өдрийн мэнд хүргэе. За 2022 оноос хойш өнөөдрийг хүртэл ингээд явчих хугацаанд иргэн ажиллаа хийгээд явлаа. Иргэн үүргээ биелүүлээд явлаа. Гэтэл яг энэ хугацаан дээр одоо байгаль орчны яам, уул уурхайн яам энэ иргэндээ ингээд бид нар иргэн одоо ард түмнээсээ хандваа аваад өөрсдийнхөө хөрөнгө мөнгийг гаргаад ингээд тэмцээд байдаг. Энэ нутгийн ард иргэдүүд маань юу болоод байгаа? Үнэхээр ургийн гажиг муу юм уу, гүү юм уу? Ерөөсөө л ургийн гажиг гэж ярьж байна. Ургийн гажиг хаанаас үүсээд байгаа юм? Ягаад энэ дээр одоо энэ бүхэл бүтэн сайдууд нь би сая дахин хэлье. Уул уурхай яам, байгаль орчны яамныхан ягаад энэ дээр хүрсэн ирж ажиллаж, ягаад сэтгэл санаа чинь чилээдгүй юм бэ? Та бүгд цалингийн аваад сууж байна. Гэтэл энэ иргэд чинь одоо ингээд ярьж штэ. Энэ олон төрлийн бус байгууллагын иргэд мөн одоо энэ малчин иргэд хүртэл ингээд санаан зовж яхад энэ дээр тэр төр зэсгийг тэр цалингийн аваад сууж байгаа байгаль орчны яам болон уул уурхай яам энэ дээр үг үзэл бодлоо илэрхийлэхгүй энэ дээр бүр очихн битгий хэл одоо баг та нар ингээд бидний хутган өмүүлээд ингээд сууж байгаа байдал дээр маш их харамсаж байна. Тийм учраас энэ дорд орныхаа ажлыг энэ төр зэсэг байгаа бол энэ ажиллаа хийгээч. Тэгээд алийн болгон иргэдийгээ урдаа барьчаад иргэдээ шантаачин одоо та нар төлбөртэй гэж ярих бай. Тэгээд энэний эцсийн байдлаар дүнгийн хэн тавих юм бэ? Ургийн гажтай л гэж ярьж байна. Одоо энэ малж байгаа хүмүүс маань тэгээд аргаа ядаад одоо энэ төр засаг нь энэ дээр ажилдгүй тэр уул уурхай яам байгаль орчны яам ажиллаа хийхгүй учраас иргэн бидэнд гомд мэдүүлээд байна шүү. Та нар ирээд мэдээлэлээд өгөөч мал имлэг нь ирэхгүй байна. Энийг ерөөсө ургийн гажиг гэдэг нь. Ургийн гажиг яг юунаас үүсээд байгаа юм бэ гэдэг юм тодорхой бус ингэж явж байна. Тийм учраас энийг тодорхой болохын тулд тэр олон улсын хараат бус гэдгийг бүр дахин хэлмээр байна. Хараат бус лабораторийг оруулж ирэхийг шаардж байна. Тэгээ мөн одоо энэ дээр байж байгаа иргэдийг тэр ажлын хэсэгт нь оруулаач 3 удаагийн ажлын хэсэг гарсан 3 удаагийн ажлын хэсэг дандаа согтуу толгойнууд тэнд явж идэг. Хизээч тэн дээр малан дээр ямар асуудал гарч ийнэ. Одоо бүр ингээд цаашлаад зээрээ өвгөл гарч ийн. За одоо 2 хөлгүй ботго ингээд гараад суусан байж. Гэтэл нүдэн бадаа чихэн дүлээ уцсны цаанаас өнөөдөр те дүн шинжилгээ хийдэг болсон. Өнөөдөр ямар эрдэмтэн ямар мэрэгжлийн хүн уцсны цаанаас өнөөдөр ингээд дүн шинжилгээ хийгээд энэ бол ургийн гажиг юм а гэж ингээд тодорхойлоо суугаад байгаа юм бэ. Ийм тодорхойгүй байдгаа болио. Одоо энэ улс бид нар 21-р зуунд явж байна. Төртөө бол төртөө шиг иргэнтэй бол иргэнтэй шиг дор бүрнээ үүргээ биелүүлж ажилламаар байна гэдгийг бүр дахин шаардж байна. Тийм учраас энэ одоо уцсны цаанаас дүн шинжилгээ хийдэг биш. Үнэхээр манай тэр лаборатори байхгүй байгаа штэ. Одоо тэгээд миний хувьд бол энэ Бадрах Energy компани байна. Одоо Рос Атом гэх компани Дорнотод марлаа дээр дахиад ингээд уран олборлоно гэж идэг. Гэтэл ургийн гажиг гэдэг имийг хэдэн биенлүүгээ чихэд эсвэл та нар хөлийн тасалсан. Та нар тэр зээрийг бахардуулаад алсан гэдэг ийм юм а яриад уцсны цаанаас нэг зураг харчаа те наад чи ургийн гажиг наад чи амбила гэдэг өвч юм а гэд ингээд шинжлэх ухаанч гişээр ингэж хандсаар ирэх үү. Тийм учраас энийг ард түмэн болон энэ малчин энэ хоёр талцаад байгаа асуудлыг нэг талд нь гаргаж энэ яамдууд нь ажиллаа хий ард иргэд бид нар бол зогсохгүй. Ягаад гэвэл энэ ургийн гажиг гэдэг үгээр ам тагалдгаа одоо бид нар одоо шинжлэх ухаанч баймаар. Тийм учраас энэ лабораторийг оруулж ирэхийг шаардж байна. Мөн одоо энд байгаа иргэдийг тэр ажлын хэсэгтээ иргэний хяналтыг тавиулах тэр боломжийг олж өгөөч гэдэг ийм хоёр шаардлагаар сууж байгаа шүү. Баярлалаа. Яг нь ер нь олон жил одоо юу гэдэг энэ асуудал энэ хэрүүл гэж яриад ойлгохгүй одоо юмнууд явж ирсэн. Тэшээ миний хувьд бол сая энэ 3 сар за энэ бүд оржтой хамт Казахстан улсаар яваад энэ олон жил уул уурхай энэ ураны уурхай ашиглаад хожим нь тухайлбал одоо 90 онд Казахстанд байгаа ихэнх уурхаанууд хаагдсан байсан. Гэтэл өнөөдөр тэнд юу болж байгаа юм бэ гэдгийг бид нар газар дээр нь очиж үзсэн. Үнэхээр аимшигтай. Тэр хаалттай байгаа тэр Стеногорск, тэр Шантөбе за тэр юуны цүмийн туршилтын талбай хийж байгаа тэр Курчатов гэдэг газрууд бол үнэхээр мөхлийн газар орн болцсон. Тэнд ямар ч хүн амьтан амьдрах боломжгүй. Аялал жуулчлалын ямар ч бүс тэнд байхгүй. Тухайлбал тэр орчинд нь юу вэ нүхлээ зэрэг жишээлбэл мал тэр цэм бод бүр өхрийн одоо өхөр дээр нэхэд 2 толгойтой тугал гардаг юм аа. Бид нэр малын одоо нядлаад гэдэс дотрын Монгол шиг идэнэ гэдэг ойлголт байдгүй маа гэдгийг тэнд яриа байж байгаа. Энэ асуудал чи өнөөдөр Улаанбаатархтаар аль үжээ бий болцсон шүү дээ. Дээрээс нь тэр Калачи гэдэг тусганд бүгд бүтэн хүн нь унтаад 9 хоног сэрхгүй унтдаг. Сэрснийхаа дараа маш их аимшигтай сэтгэл зүйн өөрчлөлтөнд ордог. Ахиж тийм байдалд орох үедээ гэдэг байдлаасаа болоод айц төгшүүрийн байдал хүрч гисэн. Тэрийг нь судалж нотолж чадахгүй байсаар байгаад аль 6-7 жилийн дараа тухайн газар орон дээр олон улсын одоо юу гэдгийг эрдэмтэд очиж ажиллаад тэр газрын гүнд нь тэр уурхайх нь орчимд нь гүнийх нь ус нь хорцсон байна. Тэнд нь химийн болон засваргийн ураны агуулмж өндөр илэрсэн байна гэдгийг гаргаж ирээд тэндээс болсон байна гэдэг дүгнэлтийг хожим нь хийсэн байна. Тийм учраас өнөөдөр энэ Улаанбаатархын асуудал чинь ахаа тэрний араас явах үедээ гэдэг ийм зүйлүүд бидний хувьд бол миний хувьд бол тухайд их айцтай байна. Тийм учраас энэ асуудлыг баг дээр нь магадгүй ирээдүйд Улаанбаатархын маань тэр унтдаг тосгон шиг болчвол яах юм бэ энэ чинь. Тийм болцсныхан дараа бид нар яаж зогсоох юм бэ энэ чинь. Тийм учраас одоо бид нар энэ дээр нь энэ баг байгаа асуудал дээр нь энэ лаборатори оруулж ирж олон улсын хөндлөнгийн хараат бус
хэн нэгний талд үйлчилдэггүй боддоор нь дүгндэг тийм зүйл өнөөдөр бидэнд хэрэгтэй байна. За юу дөрнөө ангол Улаанбаатарх сумын уугуул иргэн оршин суух сайн санцны давтуурыг амлч норсон гэж байна. За тэгээд энэ 12 оноос хойш энэ малын хөл 2000 оноос энэ ураны хайгуул болчихсон үнэ. Энэ нь одоо 100% энэ хайгуул очсон хойш мал 12 жилийн дараа одоо энэ юу лүүсээ энэ сайн газар шинжилсэн 2-3 удаа бүх нотлог баримтууд одоо энэ баримтууд бүгд байна. Шинжлэх ухааны хайм одоо шийдэл гарахгүй байгаа гайхалтай юм байна. Яваагүй явсан, телевизээр ажуу яваагүй явсан. Тэгээ одоо яг ер нь бол одоо каналын ард өмнө одоо уран зүгээр гэсэн зарим бол ярьж байна. Төр засагч бас зүгээр гэж байгаа үгийг хэлж байна. Тэгээ одоо орон нутгийн байдлыг та бүгдэд одоо бас нэг үний юм аа, баримттай юм аа. За тэгээ нөөдхөн одоо авархан очиж ажлын хэсэг гарлаа шөнө 11 цагт одоо манайд очсон. Ажлын хэсгийн хүн бол нэмэрх гадаг тэндээс маатан хуульч эсвэлцлэр гүйлэн бие орон нутгаа хамгаалах өмөрхөө ярин эндээс цацрагийн байцааг цацрагийн хамгаалах гэн эндээс усны мэрэгжилтөө усан ирнэ эдийн тийм байгалийн юм тэргээд ийм олон одоо нэг ойлгомжгүй юм ярих гад байдаг. Тэгээ энийг бол одоо нэг талд нарах баримт бол байгаа. Одоо та ер нь нэг одоо энэ ард иргэд маань энэ дээр одоо маш одоо хэноор үнэн зөвийг ойлгомоор байна. Энэ бол удлаа зүйл биш ээ. Энийг хэн нэгэн телевизүүд удлаа яриаггүй бах. Олон телевиз очсон шүү дээ. Одоо энэ дотор бол бараг над ганцхан телевизээр таньдаг хүн байна. Бусд нь одоо ирэхгүй байгаа мó тухай цаг үеэ солигдсон мэрэгчлэн солигдсон байж болох юм. Тэгээ энэ бол үний юм гэдгийг л өнөөдөр ард түмэнд хэлээ. Одоо тэгээ цаг байгаа учраас дараа дараагийн онд боломжийг олгоход үгүй 20 онд бол одоо бүр ажлын хэсгийн 7-8 удаа зөвлөмж гаргацсан. За тэгээ ер нь энэ л үний юм л гэдгийг би хэлж байгаа юм. Амьд гэрч нь байна л гэдгээ. За төв талбай дээр Монгол улсын иргэд үг үз судлаа чөлөөтэй илэрхийлж сар гарны турш гарын үсэг цуглуулсан юм а. Орон нутаг, сум дүүрэг бүгд хамрагдсан. Орон нутаг болон гадаадуудаас хүртэл хамрагдсан. Энэ Монгол улсын иргэд 1 сарын 3 сая 500 иргэнтэй хүн хамттай улсад 1 сарын турш 100 мянган иргэний гарын үсэг цуглаж байна гэдэг бол энэ өндөр амжилт. Тэр тусам Монгол улсын иргэд тэр аяараа энэ уран гэдэг зүйлийг Монгол уран холбоослыг эсэргүүцэж байна гэсэн үг. Тийм учраас Монгол улсын ард иргэд ийм нэгдэлтэй бүгд нэг зүг тарж энд одоо ингээд цуглаад иргэд малчд цуглдсан байна, төлөөлнө. Тийм учраас энэ Монгол улсад уран холбоорлогыг эсэргүүцэж Монгол улсын ард иргэд нэгдэх цаг нь боллоо. Энэ зүйл дээр яавч Монгол улсад уран холбоорлуулахгүй гэдэг зүйлээр 24 хоногийн турш 24 цагийн турш талбай дээр залуучууд сууд зарласан. Ах эгчнэр маань хонцгоосон. Орон нутаг, сум дүүрэг бүх боломжийг ашиглаж бид нар гарын үсгийг сарын турш цуглуулад улсын хөл орнд дээд байгууллагад өргөн барьсан байгаа. Одоо хариугаа маргаашнаас ахуулаад шаардаад эхэлнэ. За маргаашнаас эхлээд шаардаад эхэлнэ. Тийм учраас маргаашнаас эхэлж гарын үсгийнхээ хариуг шаардах 100 мянган иргэнийхээ гарын үсгийг шаардах хариугаа шаардна. Тийм учраас иргэд маань Монгол улсын иргэн үний үүргээ ухамсарлаад үндсэн хуулинд олгоцсон эрхээ ярьдаг шиг үүргээ ухамсарлаад талбай дээр маш олоолоо цуглаж маргаашнаас гарын үсгийнхээ шаардлагын хариуг нэгтгэе гэж уриалмаар. Мөн Монгол улсад энэ ард иргэдийн төлөөлөл болон төрийн бус байгууллагууд эвлэлтэн нэгдээд нэг зүг тарж нэг санаа зорилготой болж байгаа шүү гэдэг зүйлээ харуулах гэсэн энэ эвлэлийн багууллаараа. За Дарнав аймгийн өргөн сумын малчин Эрдэнэт гэдэг иргэн байна. За энэ бол Улаанбаатар сумын одоо голон толгой нутгийн яг залгаа сум байгаа зүүн талд нь байдаг. За энэ ураны асуудал бол бид одоо 12 оноос хойш өнөөдрийг хүртэл малчин бид бол одоо ингээд төрийн захиргааны байгууллагууд, хууль хяналтын байгууллагуудад бол албан бичиг өргөдлөг хомдлоо хөргөсөөр ирсэн юм аа. Ингээд энэ төрөөс бол бидэнд одоо бодиттой одоо шийдэл гаргаж энэ аюулыг бол төр бол хамгаалж чадсангүй. Одоо бид төрд найдах ямар ч боломжгүй болоод байна. Харин одоо бид энэ аюул зээгөрөөс үхэж байна. Үнцэнтэй одоо өмч хөрөнгө шүйтж байна. Амнаас өргөдөх ийм хэмжээнд төрсөн байна. Тэгээ одоо 100 мянган хүний гар үсгтээ энэ ураны гэрээг зогсоо гэдэг энэ шаардлага өгсөн Монголын ард түмэндээ бас талархлаа илэрхийлье. Энэ олон сайхан залуучууд их орончт маань очиж одоо энэ газар дээр нь одоо байдлыг түмэн олондоо танилцсан. Энэ одоо тэмцэгчид их орончттой би бас баярлалаа гэж иргэний хувийн хувьд хэлье. Тэгээ одоо бид бол төрийн одоо өндөр албан тушаал сууж байгаа манай говийн бүсээс одоо олон жил сонгогдсон дэлгэр сайхан гишүүн маань Дарнавын ард түмэн бол тайван амгалан амьдарч байгаа. Эндээс нэг хэсэг улсууд очиж тэнд одоо хотлоо үний юм яриад ингээд одоо янз бүрийн гажиг төлмөл ингэж яриад байна. Энэ бол тийм бодиттой үнэн зүйл биш ээ гэж одоо ард түмэндээ мэдгэж байгаа нь бол үнэхээр харамсаж байгаагаа би бас иргэн хүний хувьд илэрхийлье.
Ингээд энэ олон улсын хөндлөнгийн шинжээч байгууллагуудыг оруулж ирэх гэдэгт бол би маш одоо хүсэл санал нэгтэй байгаа. Гэхдээ энийг бол 2-3 улс орноос оруулж ирэх хэрэгтэй. Нэг одоо орн бол бид бас төдийлөн ихтгэл үзүүлэхэд хүнд. Тийм учраас айл улсын амь нэг гэж ярьдаг. Би энэ 2-5 хөршийнхөө энэ хөндлөнгийн шинжээчдийг оруулж ирээсэй гэж ингэж хүсэж байгаа. Орос орн бол Чернобылийн одоо атомын станц дэлбэрсэн ураны одоо аюул цөмийн аюулыг бол маш одоо олон жилээр эдэлж байгаа мэдэх ийм орн. За хятад орн бол одоо бас хаяа зэрэгэлдээ эко нэгтэй ийм одоо орн учраас би хятадын бас мэрэгжлийн байгууллага орж ирээсэй гэж хүсэж байна. Дээр нь одоо энэ Япон олон удаагийн атом цөмийн аюулд өртсөн юм ард түмэн. Тийм учраас энэ дадлаг туршлага сайтай, өндөр хөгжилтэй ийм орнуудаас энэ мэрэгжлийн байгууллагуудыг оруулж ирэх нь зүйтэй байна гэдэг ийм саналыг дэвшүүлье. Би хөвсгөл сумаас ирсэн малчтын төлөөлөл байна. За энд ирсэн гол санаа бол ерөнхийдөө Улаанбаатар хөвсгөл хоёр залгаасан. Өчнөө олон жил би одоо хаяанд нь байж хор нөлөөг нь мэдэхгүй өдний олон жилийн хугацаа өнгөрүүлсэн. Одоо энд ирсэн шалтгаан бол хор нөлөөг нь өнөөдөр би өөрөө мэдсэн учраас одоо мэдэхгүй байгаа улсуудыг мэдээч энэ өөр олон аймагуудаар өчнөө олон лицензийн зөвшөөрлүүд нь байгаа энэ төр мэдэхгүй байгаа улсуудыг одоо мэдээж ойлгооч гэж гэсэн санааг гол хэлэх зорилготой ирлээ. Тэгээ одоо энэ ууж байгаа ус маань эрүүл биш болсон гэдэг одоо яг манай хөвсгөл сунд бас тийм болсон. Зөвхөн Улаанбаатар гэж ярьж байгаа бол манай хөвсгөл тийм одоо миний ууж байгаа бас тийм байна. Авчраад энд өгчих шинжилгээ өгөхөд шинжилгээ нь хариуд итгэлтэй биш байгаа учраас энэ улсуудад хэлж байгаа тэр олон улсын лаборатори гэдэг бол маш их дэмжиж байна. Одоо энэ төр дэвх итгэл шуудхандаа байхгүй болсон. Тийм л санаа. Одоо энэ газар энэ одоо өнцөг боломжтой байгаа залуучууд ураны хор нөлөөг магадгүй энэ одоо сөрөг мэдээ өгч байгаа төлөвлөлт мэдээлэл хэрэгслээ маш аюулгүй мэрс ойлголт өчнөө байгаа тэрийг аюултай нь үнэн юм байх шүү гэдгийг ойлгосон яг одоо хэлхгчил ирсэн зорилго маань 600 км заас ирсэн. За баярлалаа. 17 оноос хойш явахдаа одоо бүтэгээ өгөө гэж юм байна. Энэ Улаанбаатар хөвсгөл сум сайхан дулаан зүүн баян Эрдэнэ сум өрсөлдөлтөө ингээд 4-5 сум руу орсныг бол удаа дараалан чадах ятгаараа бол мэдээлж байсан. За ингээд энэ төр бол үл тоосоо биднийг бол хайсан. За ингээд одоо энэ малчтайгаа бид нар ирээд өнөөдөр бас дуу хоолойгоо өргөж байна. За энэ урусан нялуунаас шулуун дээр гэдэг. Энэ урусан улаанч нартай одоо яриадах юм байхгүй. Энэ төрийн эрхэнд гарсан. За эдгээр маань одоо яадгүй бол хүүхэд нь хамрын хайнаад түргэд 500 сая төгрөгөөр Солонгос Америк явж эмчилдэг юм хүмүүс байгаа тэр. Уран гэж одоо давж бууддаг чалцсан буушиг тэгж давж яриадах шаардлага байхгүй. Бид нар өнөөдөр өр хөвгт маань өгч байна. Ус ургамал маань хордож байна. Бид одоо хядуулж байна. Бөөс мэд алуулж байна гэж одоо миний хувьд бол 7 жил үеийн дэмжигч нар маань бол 15 жил одоо энэ төр засагт бол одоо хашгирч дуу хоолойгоо зөвхөнгөө бартал үргэж ирсэн. Ингээд 10 оноос хойш бол одоо төр засагт бол тагнуул цагдаа мэрэгжлийн байгууллагууд нь байдаг. Би түрүү яагаад хүүхдийн хамрын хайнаад үргэд 500 сая хэмжлүүлдэг гэж бол энэ олон улсын байгууллага олон улсын энэ эрдэм шинжилгээний байгууллагууд хөндлөнгийн лаборатори гэдгийг бол эдгээр мэдхийн дэдэн мэдж байгаа. Өөрсдөө тагнуул цагдаа мэрэгжлийн байгууллагуудаар зэвсгэлсэн юм төр засаг байгаа шүү дээ. За ингээд ард түмэн бид нар бол одоо үнэхээр дуу хоолой маань бахардж байна. Өвчин зовлонтойгоо өхөлтэйгээ эвлэрч байна. Ингээд одоо аймаглан устгуулж байна. Энэ нь бол одоо хууль батлагдаад улс орон даяараа хядуулах нь бол ойлгомжтой болсон. Тийм учраас бол тэр олон улсын лабораторийг үгдүүгөө оруулж ирээ гэж би төр засагт биш. Өөрийнхөө ард түмэнд дөөрэлж байна. Ард түмэн бид нар нэгэн дугаар усахгүй энэ төр засгийн энэ маш нарийн зохион байгуулагч улгайч нарыг бол дийлэхгүй. Тийм учраас би бол одоо хувь хүнийхээ үднээс ард түмэндээ хандаж ард түмнээс тусламж гуйж байна. Бүгдээрээ нийлээд олон улсын лабораториудыг оруулж ирээ. Энэ уялдаан шалтгааныг юунаас болсон бэ? Ураанаас болсон юм уу? Өөр бус юмнаас болсон юм уу? Ингэж одоо шалгуулад энэ улгайч нартай хурдан ялын тооцох хэрэгтэй. Бид нар бүхлийг зогсоох хэрэгтэй. Бус аймагуд руу энэ аюултай юмыг оруулах ажиллагааг зогсоох хэрэгтэй. За би ингээд одоо ард түмэндээ бол одоо уриалж байна. Төр засагт бол би хандахгүй. Хандаад би одоо өснө явцсан учраас зөвхөнгөө барсан энэ төр засагт бол алуурчд байгаа. Шууд би өөрийнхөө хэлсэн амд бол хүрэл. Буруу хэрэгтэй бол ялаа үрч чадна. Хэлсэн амд хүрч чадна. Нотворнтуудаараа би өөрийгөө өмгөөлөх болно. За ингээд одоо цаашгаа яриад байвал олон юм. Одоо ингээд ерөөсөө бид үхэж जैन. Миний хүүхд үхэж जैन. Бидний үр хүүхд үхэж जैन. Улс ургамал хорж जैन гэхлээр уран ингээд
өөр юм руу аваачаад ингээд хуу сайлагч ингээд төөрөлдүүлээд ард түмнийг аваа бит. Уран гэдэг дээр нь тусад нь ярих юм бол энэ ороо ёроолгүй шинжлэх ухааны мэдлэг нь дутсан ийм том сэдв рүү аваачаад энэ ард түмнийг санаатаагаар төөрөлдүүлж байгаа юм ба. Тэгэхээр энэ дугаа хүмүүс адилхан хэвлэл мэдээллийнхэн адилхан урааныг баг ярьж үр хөвгтөө аврахын төлөө явцгаа гэж би ард түмэндээ уриалж байна. Дорногов аймгийн Улаанбаатар сум уугуул иргэн малчин хүн байна. Тэгээ Дорногов аймгийн одоогийн байдлаар Эрдэнэ суманд ажиллаж амьдарч байгаа малчин байна. За миний их эцэг 3 үеэр малчин явж ирсэн. 3 үеийн малчин байна. За Дорногов аймгийн Улаанбаатар сум сүүлдээ 15 жил уран албарлалт явагдсанаас хойш бол малчин хоёр бол амьдрах эрхгүй боллоо. Уух усгүй боллоо. Мөн л энэ малчтай адил нэгэн адил дуу хоолойтой ирсэн. За тэгээ төр засаг маань одоо малчин хоёрыг бол марцсан байна. Сүүлийн 15 жил Дорногов аймгийн Улаанбаатар сум Дорногов аймагт одоо төр засаг үйлчлэх юм байлаа. Францын компанид ажил төрөл явуулдаг боллоо. За одоо энүүний гайхамшигар яаж өгнө тэнд бол одоо байгалийн экологийн тэнцвэрт байдаг алдагдаж маш ихээр одоо экологийн сүрэл явагдаж байна. Бид одоо уух усгүй боллоо, хандах газаргүй боллоо. Энэ улсуудын адилаар нэгэн адил энэ хамгийн нэгдүгээрт болохоор энэ олон улсын шинжээс энэ лабораторийг нэгдүгээр ээлжинд оруулж ирээ. Хоёрдугаарт болохоор одоо энэ урааныг одоо ингээд хойш дараагийн аймаг сумдууд нь ингээд ухуулмааргүй байна. Дорногов аймаг одоо ингээд туршилтандаа явагдаад дараагийн аймагуудыг одоо ингээд энэ аюул ийм мөхлөөс одоо ингээд Монголын ард иргэд минь аварч үзээч. Энэ бол үнэн юм а бодит байдал дээр юм болоод юун тэр дэлгүүрээс худалдаад авдаг өнөөдөр нэг сэтгүүлчд яваа тэрнийг нэг зүгээр хэдэн эх орончид яваа тэрнийг нэг зүгээр сансаас тэгдэгээд ингээд яваад байгаа гэдэг бол худлаа зүйл юм а. Энэ бол бодит байдал дээр 2-3 толгойтой хураг гарч байна. Ус нь уух хавхгүй боллоо. Урд хөлгүй ботог гарлаа. Энийг одоо зүсэн зүйлээр одоо ингээд 2-3 тийшээ мушгиж хуваагдмал байдалтай болгож иргэдийн толгойг маш ихээр угааж байна. Тийм учраас Монголын ард иргэд минь энүүн дуудууд хуурдагдаж автагдах зүйл биш ээ. Одоо ингээд сүүлийн эхний нэг 3-4 жил нор сунгу 18 байраг өгөөл 12 оноос эхлээд явагдаж байхад хэвлэл мэдээллийн гар утас гэдэг зүйл байгаагүй учраас мэдээлэл бол асар их дараатай байсан. Өнөөдөр бол яг бүх юм Facebook хаягийг ашиглаж явагддаг учраас одоо ард иргэдийн толгойд бол маш сайн хүрж байна. Энийг одоо дараагийн аймагуудад ингэж үргэлжлүүлэх өгөхгүй тулд одоо хэвлэл мэдээлэл Монголын ард иргэд мэдээллийг маш сайн авч дараагийн аймагуудад энэ боломжийг битгий олгоорой. Нэгдүгээр, хоёрдугаар болохоор энэ шаардж байгаа энэ лабораторийг маш яаралтай түргэн хугацаанд оруулж ирж байна. Яг энэ ургийн гажиг, энэ малын өвчин, хүний өвчин, усны эрүүл аюулгүй байдал юунаас болж алдагдаад байгааг бид нар одоо мэдмээр байна. Тэрнээс ондоноор хортой хоргүй гэдгийг 15 жил хоорондоо мэтгэлцээд яваад ирсэн. Хойштооч ингэж явах шинжтэй болцлоо. Тэгэхээр одоо бидний хамгийн их хүсэмжилж байгаа зүйл бол тэр лабораторийг хамгийн нэгдүгээрт оруулж ирээ, хоёрдугаарт болохоор юунаас хордож энэ ургийн гажиг чи үүсээд байгаа юм бэ гэдгийг ил төр засаг Монголын ард иргэдийг одоо энийг хоёр тишин болгож өгөөч гэж маш их хүсэж байна. Тэгээд энэ болохоор одоо ингээд сүүлийн одоо ингээд хашир малчтаж ярьж байна. За төр засгийн бол одоо урдаан барих ганц бамбайн бол одоо нэг шинээр өвчний нэрээ оруулаад ирлээ те. Ургийн гажиг чи өвчин юм а. За энэ өвчин байсан бол юунаас үүсдэг юм? 60-70 онд яагаад энэ өвчин ингээд судлагдаж мэдээгнүүдэд гарч ирээгүй юм бэ гэдгийг би бас их одоо үр хөвгтөө малчин болгосон их хүний хувьд бол маш их эмзэглэж байна. Одоо их хүн болохоор одоо би чинь 4 охин хөвгттэй одоо ингээд үр хөвгт маань яаж амьдрах юм бэ? Ийм нөхцөл байдалд яаж амьдрах юм бэ? Энийг маш хурдан одоо нэг тийшээ болгож өгөөч л гэж хүсэж байна. Монголынхаа ард түмэн. За баярлалаа. За би нэг тодруулах хийч. Энэ лабораториуд гэж яриад байгаа түрүү дутуу ярьсан байна. Энэ асар хүчтэй химийн бодисыг газрын хүн рүү шахаж химийн уруул хийх аргаар тэр цацрын идэвхтэй ашигт малтмалуудыг гаргаж авч байгаа. Тэр уран гэдэг. Тийм учраас бол энэ газрын хүнд одоо тэр 50-60 химийн элемент нь байдаг гэсэн. Химийн уруулууд нь бүгд харилцан бие биентэйгээ уралдаж за үүнээс шалтгаалаад бол хим биологи бактериологийн хэмжээний дайм бол тэр нутагт явж байна гэж бол одоо улс төрийн хүмүүсийн мэрэгжлийн хүмүүс нь хэлж байдаг. Тийм учраас энэ нутагт химийн лабораториуд, цацрын лабораториуд олон таан дээр ярьж байгаа шүү. Ард түмэндээ ярьж байгаа шүү. Ус ургамлын одоо дэлхийн том лабораториуд, хүм мал эмнэлгийн лабораториуд ийм маш олон лабораториудыг оруулж ирэхийн тулд одоо ард түмэн бид нар нэгдэж нийлж хөтлөхгүй энэ төрийг 15 жил хүлээсээр хаваад хядуулаад дууслаа тэнд түрүү хэлж байна. Хулган зурмнаас эхлээд одоо өнөг ярс
судлах хамтан байхгүй болж байна. Энэ лабораторид ингэж тодруулгыг одоо хийж өглөө. За. Казахстан улсын Калачи тосхон 1997 онд 10,000 хүнтэй байсан. Одоо 200 хүнтэй болсон. Учир нь 2 километрт ураны орд газар байгаамаа. Дорногуй Улаанбаатархыг хаалттай нутаг битгий болоосоо. Сайн шин хотыг унтдаг хот бий болчоосоо гэдэг битгий болоосоо гэдэг энэ зүйлийг хүсэж байгаа. Тэм учраас олон улсын лабораторийг оруулж ирэхийг шаардж байгаа. Ураны эсрэг тэмцэж байсан иргэд төрийн бус байгууллагууд, мэрэгжлийн холбоодууд нийлж уран эсэргүүцсэн иргэдийн зөвлөл гэдэг зүйлийг байгуулсан. Энэ зөвлөлөөс Монгол Улсын засгийн газарт шаардлага хүргүүлж байна. Шаардлагыг уншиж танилцуулъя. 2025 оны 5 сарын 5-ны өдөр Улаанбаатар хот засгийн газраас Францын Ороны групптэй уран олборлох гэрээ байгуулсан Монгол Улсын их хурлын тогтоолын төслийн байнгын хорооны хурал болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх санал дүгнэлтийг төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн дэд дарга бүрд орж засгийн газрын ажлын хэсгийн ахлагч Монгол Улсын сайд засгийн газрын хэрэглэх газрын дарга учрал олборлолт үйлдвэрлэл технологийн асуудал хариуцсан ажлын хэсгийн дэд хэсгийн ахлагч аж үйлдвэр эрдэс баялагын сайд Туван гэрээ эрх зүйн асуудал эрхэлсэн ажлын хэсгийн ахлагч хууль зүйн дотоод хэргийн сайд Алтан гэрэл эдийн засаг хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан ажлын хэсгийн дэд ахлагч Монгол Улсын тэргүүн шадар сайд бөгөөд эдийн засаг хөгжлийн сайд Ган Төмөр татвар санхүүгийн дэд хэсгийн ахлагч сангийн сайд Жавхлан байгаль орчин орон нутгийн асуудал хариуцсан ажлын хэсгийн дэд хэсгийн ахлах байгаль орчин хур амьсгалын өөрчлөлтийн сайд Одон Туяанарт Дорногуй аймгийн Улаанбаатар суманд ураны хайгуулын өрөмдлөгийн ус шавраас мал амьтан ууснаар мал гажигтай төрөх, зулбах, үхэх асуудал гарах болсон байдаг. Тухайн бүс нутагт амьдарч буй малчин өрхийн зарим эмэгтэйчүүд зулбах, дутуу төрөх, ургийн гажигтай онцлогдох зэрэг учир битгүүлэг байдал гарснаар тухайн нутгийн иргэдийн хүсэлтээр иргэн нэгэн байгууллагуудын 2011 оноос хойш иргэдийн дуу хоолой болж тэмцэж эхэлсэн байдаг. Энэ хугацаанд хүн мал амьтан, ус хөрс болон хүрээлэн буй орчинд үүссэн хор хохирол, гамшигын нөхцөл байдлыг тодруулахын тулд иргэдийн шаардлагаар төрөөс 2-3 удаагийн ажлын хэсэг гарч шалгалт явуулахдаа нөлөөлөлд өртсөн иргэдтэй уулзаагүй, нөхцөл байдалтай танилцахгүй дүгнэлт гаргасан. Гэтэл сүүлийн жилүүдэд уурхайн ойр орчмын малчид хор тавдраар өвдөх нь нэмэгдэж, айл өрхүүдээс ургийн гажигтай түл гарах, малын дотор эргэтэн өвчлөх, зэрлэг ан амтад зүү бос хоригдох нөхцөл үүсэт байна. Оросын улбан улсын Росатом компани Дорнод аймгийн Дашуулбар сумд орших Мардан уурхайд хайгуулт олборлолт явуулах сонирхлоонч илэрхийлсээр байна. Цаашид Францууд Дорноговд, Оросууд Дорнод аймагт хүхрийн хүчлийг газрын гүнд шахах аргаар уран олборлож эхлэх нь тодорхой болоод байна. Энэ нь хүн мал амьтан аратан жигүүртэн доцтой нөлөөлөх тул шинжилэн тогтоох лаборатори зайлшгүй шаардлагатай байгааг зохон тэмдэглэе. Бид хүн ардынхаа эрүүл мэнд, улсынхаа тусгаар тогтнол, оршихуйг хамгаалах болно. Иймээс бид дор хүсэл шаардлагыг хүргүүлж байна. 1. Улаанбаатар болон ураны хайгуул туршилтын үед сөрөг хортой нөлөөлөл үүссэн бүсэд олон улсын хараад ус хөндлөнгийн лаборатори оруулж ирж шинжилэн судалж тогтоолгох. 2. Уран олборлолтын асуудал иргэдийн хяналтыг хүлээн зөвшөөрч хамтран ажиллах. 3. Бидний өгсөн шаардлагын хариуг 72 цагийн дотор өгнө үү? Үл хүндэтгүүл дараагийн тэмцлийн арга хэмжээг авах болно. Тэмцлээс альва сүр бүр дагавар гарвал гэрээ байгуулсан ажлын хэсгийн ахлагч гишүүд та бүхэн бүрэлдэхүүнээрээ хариуцах болно. Учир нь энэ олон жилийн тэмцлийг төрийн байгууллагууд үл тоон нөхцөл байдлыг хүндрүүлсэн. Ингээд шаардлага хүргүүлсэн уран эсэргүүцсэн иргэдийн зөвлөлийн болон Дорногуй аймгийн Улаанбаатар сумын малчид иргэдийн төлөөлөл гэсэн энэ шаардлагыг өнөөдөр бид засгийн газарт хүргүүлж байна. За, асуултууд байвал. За, тэмцдэг юм байна. 2020 оны нөгөө юу гэдэг чинь ажлын хэсгийн дүгнэлт авах тийм үү тайлан. Тэр дүгнэлт байгаа тийм зөвлөсөн ба. Тэр дүгнэлтээр жишээлбэл одоо нөгөө зөвлөмж гэж гарсан дээр тэр хотгийн ууснаас уул хортой хүн мал уугыг хоригдсон гэсэн иймэрхүү үг үйлдэл байдаг шүү дээ. Энийг болохоор яг нөгөө олон нийтэд тухайд тийм тухайд мэдээлэлтэй болохоор ураанаас болоогүй гэж нөгөө яг нөгөө ажлын хэсгээс бол мэдээсэн байдаг гэсэн.
Энийг та бүхэн бас энийг дэлгэж одоо юу яасан нь олон нийтэд ерөөсөө мэдээж байгаа гэсэн үг юм. Одоо энэ худалдаас өнхний журмаар хэрэглүүл өхөл бүрэх аюултай байлоо. Нэг тийм үг өгүүлсэн. Энийг ер нь олон нийтэд бас нөлөөлнө гэсэн байгаа шүү дээ. Хүний бүхэл хуучдыг дэмжин авдрыг авдраа. Одоо энэ ямар нэгэн шинжлэх одоо энэ чинь хүүгээр одоо ойлгож мэдэхгүй байж олон нийтэд мэдээлэл хийхийг бас хийхгүй байхыг зөвлөж гэсэн бас өгүүлбэр байдаг шүү дээ. Одоо энэ чинь 8 худаг шүү дээ. 8 худаг. Энэ 8 худагаас уувал хүний эрүүл мэнд болон мал амьтанд бол одоо хортой нөлөөтэй гэдгийг гаргасан. Энэний дагуу яах ёстой байсан гэхэл тэр худагуудыг хаахсан. Хаагаад гачаашуулаад тэр худагуудыг одоо юу гэдэг нь уухгүй байл хүрэх ёстой байсан. Нэгд хоёрт худгийг хаасан бол тэр ойр орчинд байгаа мал амьтан хүн бүгд ус уух ёстой шүү дээ. Говь юм чинь. Оронд нь худаг гаргаж өгөх ёстой байсан. Гэтэл энийг хийгээгүй. Үн чинь ус уужж хүн мал амьтан амьдрахын тулд нөгөө худгаас уухаас өөр аргагүй байдал өнөөдөр хүртэл явсаар ирсэн байхгүй. Тэгээд өнөөдөр хүртэл ийм байдалд хүрэгчээд бид нар дүгнэлт гаргасан хортой гэсэн гэтэл та нар уус нь хохино гэд ийм байж болохгүй үстэй юм чинь. За энэ дээр бас дахиж заавчлаарай. Би дахиж тайлбар өгмөр байна. Одоо энэ дээр хортой гэж штэ тэ бидний өнөөдрийн яг ингээд шаардлагын нэг нь лаборатори оруулж байгаа чи хортой гэдэг үг юунаас хортой вэ гэдэг юм энэ ажлын хэсгийн юм дээр тайлбар нь үндэслэхгүй байна. Яагаад гэвэл энэ хортой юунаас болоод хортой яагаад 8 удгийг хаасан юм. Тэр нь тодорхойгүй байгаа учраас бид өнөөдөр лабораторийг шаардж байгаа. Яагаад гэвэл манад энэ лаборатори юунаас болж хортой гэдгийг гаргадаггүй учраас ийм галзуу хүний өдрийн тэмдэглэж юм үзүүлээд байгаа учраас бид нар лабораторийг шаардаад байгаа шүү. Яагаад гэвэл энэ дээр одоо тэр худаг нь тийм юмнаас болоод хорт юм. Хор гэж юу юм бэ? Юунаас хор үсээд байгаа юм? Тэ ураанаас юм уу? Эсвэл яг юунаас юм? Тийм учраас өнөөдрийн яг энэ одоо хэв мэдээллийн хуралдар бидний өгöd байгаа юм нь тэр олон улсын лаборатори нь ураанаас юм уу? Яг юунаас энэ худгийн хортчваа гэдгийг тодорхойлуулах зорилготоор энэ малчин эрдэнэ хурал энийг аваад ирсэн байгаа шүү гэдэг. хэлмээр. За энэ дээр бас нэг юм нэмээд хэлчихье. Үнд гүйцэтгэл үнэхээр юм мохордолд орсон байгаа шүү дээ төрчин. Өөрөөсөө хордоо гэдэг ингээ баталчаад хүний эрх зөрчигдөөд ингээ байж байгаа. За ингэхлээр юу гэж хэлэх гэж байгаа юм бол хамгийн сүүлчийн одоо шүүхтэр болдог мэтгэлцээ. Юу гэж хэлж байгаа нэг бол танаа нутагч нь өөрөө хортой байсан байна. Одоо тэр тэгшөө ирснийг улгааш хэлээд байна шүү дээ. Техникийн устай байсан байна гэдэг ба шүү дээ. Газар дороо. Тийм тэгэхээр мянган жилээр малаа малж ирсэн Чингис хааны өрсөд бид нар бол дэндүүд оромжлуулж байгаа байхгүй юу? Одоо өөрөөсөө яг нотгоонтууд нь өөрөөсөө ирээд эдгээр чинь байгалийн эзэд нь байхгүй юу? Тэр орчин орон зай эзэд нь байхгүй юу? Тэгэд энэ нөхдүүдийн маань энэ малчдын маань Монголын агуу их соёл түүхийг гутаанд оромжилж та нар өөрөөсөө хорж байгаа маа. Байгаль чинь өөрөө хортой байна гэдэг ийм эрээ зэргүй гүтгэлгийг бол аимшигтайгаар явуулж байгаа шүү дээ. Тэгээ өнөөдөр тэр баруун баянгийн баруун булгийн ус үстэй тий. Тэнд одоо нодны хатгай ус буусан. Тэр Бадрах энержигийн замраагүй хайсан цөмийн хаягдлаа оолгонууд нь урсч маш их хэмжээний нуур тогтсон учраас энэ өвлжөнгөө 4-5 мянган зээр өгсөн юм байлээ шүү дээ. Тэгээ бид нар сая очиж одоо нэг төгсгөл дээр нь зураг авалт хийж үзүүлж байгаа юм. Гэх мэтчлэн одоо тэрэндээс агаар ус урамлаар дамжаад хөрс зэрэгэлдээ бүх сумд руу энэ хөнөөл бол аимшигтайгаар явж байна. Цагийн минут тутамд. Басны газраас хамгийн мэдээлэл хийхдээ бас нэг яг ондор нэг спортээс асуулт нь ер нь одоо Орон Улаанбаатар гэдэг тэр аим бүс нутагт бол малын одоо ургийн гажиг гэдэг зүйл бол бусад нутаг бүс нутгаас хамаагүй хамгийн бага тоо хэмжээтэй байдаг гэсэн юм шиг байна. Тэгэхээр тавхан ямар За хамаа яг үнэн мэдээлэл өгсөн хүмүүсийг бол одоо энэ гэрэл унтрааж байгаа юм шиг дарамтлагдаг гэж би өөрийнхөө постн дээр байнг бичдэг. Нийгмийн харилцааг нь тасалдаг, ах トゥ угаар нь арга хэмжээ авдаг, ажлаас халдаг, одон тэмдэг шагнал урамшуул одоо би та нарт бүр бичиж ирсэн байгаа. Энэ эвлэн мэдээллийн ямар дарамт үзүүлдгийг би бүр тусгай бичлэг хийгээд аваад ирсэн байгаа. Яг одоо малчид дээр нэг бүрчлээ ямар дарамт хийдэг. За тийм учраас зөвхөн би ингээд хамгийн давчгаа энэ гэрэл унтрааж байгаа юм шиг айлын усыг таслуул яадаг. Гэрлийн таслуул яадаг. Талхны мөнгө бол яах вэ тийм ээ? Яг ийм хэмжээний дээд зэргийн яргалыг хийж байгаа. Төр өөрөө хийж байгаа. Хамгийн давчгаа юм. За усан дээр нэг зүйлийг хэлжээ. Сая энэ 4 сарын 26-нд бид өөрсдөө яваад нийт 12 худгийн шинжилгээг химийн лабораторид өгсөн. За энэ дээр дүгнэлт нь юу гэж нөхөр зэрэг ууж болохгүй хүн мад хортой.
Хэрвээ бол өөрөөс зөөврөр ч юм уу одоо үгдийн тэнд өөр ус уухгүй энэ усыг ч ууж болохгүй шүү гэдэг энэ зөвлөмжийг ингээд гараад ирсэн байж байгаа. Энэ бол бид нар өөрсдөө геологийн лабораторид өгж шинжилүүлсэн хариу 12 удаа явуулдаг. Усны шинжилгээ байгаа. За тэгээд цаг дууссан байна. Тэгээд бид бүгд энэ шаардлага одоо ингээд хүргэж өгье. Шүүх бол ийм шатандаа явж байгаа. Сүүл хамгийн сүүлийн шүүх хурал 3 сарын 6-нд болсон. Шүүхээс түрүүн одоо шинжээр одоо хэлсэн. Шүүхийн эцсийн шийдвэр нь яг хөглөж бидний энэ хараат бус хөндлөнгийн лаборатори оруулж ирье. Тэгжээж энийг шийдъя гэдэг хүсэлтийг хангаж байна гэдэг шийдлийг гаргасан. Тэгээд одоо мөн бүсгүй эднэрийг бид нар шаардж байгаа гэсэн. За би энэ манай малчин маань араас бас хэлээд өгч гэж байна. Тэр бусдын аймагуд гараад байгаа тэр ургийн ажилттай тийм л байдаг штэ. Тэднийг ил гаргаад аваад ирээ. Төр өөрөө гаргаад тэр төр өөрөө зөрөгтэй байлаа. Өчүүг би зөрөгтэй төргөс нэг унжсэн юм хамт явчих чадахгүй. Тэгээ ингээд одоо тэр байшингийн ханны цаанаас ард түмнээ ингээд түрхраад төрөлдүүлээд тэгэхээр бусдын аймагт яг ямар ургийн ажилтаа мал төлцсөн бэ ил тодулгоо сэтгүүлчдээсээ бас уриалж байна. За би нэг ганц үг хэлчихье. Дорногой аймгийн иргэн байна. Тэгээд энэ Дорногой аймаг хэдэн мянган жил одоо хүн одоо амьдарч ирсэн. Тэгээд өнөөдөр шинжлэх ухаан гэдэг ийм халан ялах зэвсгээр одоо Монгол улсын төр одоо нийт одоо Монголын ард түмнийг одоо хомроглон устгаж байгаа энэ үйл явдал 2012 оноос өнөөдрийг хүртэл одоо гарсан хууль тогтоомжуудыг харах юм бол үүгээр нотлогдсон харагдана. За тэгээд Монгол улсын төр бол одоо мөн адил одоо энэ хэвлэл мэдээллийн байгууллагаар одоо дамжуулан за мөн тэр одоо өөрсдийн санхүүжилтээр одоо явуулдаг тэр одоо факт чек гэдэг энэ компаниар дамжуулан энэ фэйсбүүкээр ч одоо үзлүүдлээ илэрхийлж байгаа хүмүүсийн одоо их ностойгоор хавчих хязгаарлах ийм зүйлүүдийг одоо удаа дараалал хийж байгаа. Та бид бүгдээрээ мэдж байгаа. Бүх одоо за бүх нь юу юм? Ихэнх одоо дийлэнх энэ хэвлэл мэдээллийн хэрэгслүүд худалдагдсан гэдгийг та бид мэдж байгаа. Инхээр одоо бид бүхэн үндсэн хуулийн дагуу энэ эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах энэ эрхийнхээ хүрээнд бид бүхэн энэ одоо олон улсын лабораторийг оруулахыг шаардж байна. Үгүй бол ард түмэн улсын их хурлыг дараах асуудлыг л ярина гэж одоо бодож байна. За одоо 3 сарын 8-нд 100 мянган гарын үсэг өгсөний хариуг шаардлагыг нэгж байгаа. Хэрвээ тэр шаардлагад одоо бидний одоо шаардсан дагуу хариу өгөхгүй бол бид нар дараагийн шатны энэ одоо юу ч одоо шахаад гарахгүй болсон улсын хурлыг тараах арга хэмжээ авна гэж яаж байна.